тэгэхээр өнөөдөр имжлэгээр би яах вэ гэхээр сая би трифтэс бахан хувц авсаахгүй юу? Алцгаар нэг 80 мянгаар. Тэгээд амар их хувц авсан. Сүүлийн хэдэн жил сүүлийн ер нь өнгөрсөн хавраас эхлээд нэлээд олон трифт хувц авсан мөлий. Тэгээ би сая хувцнуудаа бүгдийг нь ялгаад тэгээд яг тэр дундаас зөвхөн трифтэс авч яасан. Зөвхөн second hand хувцнуудаа бүгдийг ингээ ялгаад тавьсан байгаа. Энэгээр нэг заваарсан юм байгаа. Тэгээд энэ бүгдийгээ хооронд нь тэгээд трифтэс авсан биш юм уу? Тэгээ тиймэрхүү хувцнуудаа хооронд нь хослуулс хийгээд тэгээ яас хийж өмсөж болохоор юм байна уу? Ер нь трифт хувцнуудаа бид хайр танилцуулна гэсэн. Гэхдээ гутлууд нь яаж ч трифт биш байгаа даа. За тэгэд нэгэлцгээе. Хамгийн миний энэ өмсөн байгаа. Энэ өмд за. Энэ бүр амар өмд байгаа сте. Бүр алчаас тэ нара. Энэ гэхдээ нэг амар хэцүү юм энэ хоёр хажуу талаасаа жоохон салбраад байд юм аа. Тэгээд би оёдлчин дээр нэг удаа оёлж исэн. Тэр оёдлаасаа ингээд сэмрээд ер нь яагаад вэ гэхээр ингээд secure аяагүй ялчгүй загвар нь өөрөө энэ болохоор тэгэл загвар нь ялчгүй энэ болохоор тэгэл тэгж аш байна да. За өнөөдөр би Demon Winsters авсан энэ топ амар хөрөн топ байсан. Энэ хараач. За бичээрэй. Энийг ингэ тавьчих. За. Би харж байгаагаа. Ингээд Demon Winsters авчихсан. Өнөөдөр авсан топ мань. Энэ бүр вау. Энэ бүр ёо. Артлын юм за. Ёо. Гэсэн ингээд хийсэн баг. Хамгийн гол гэсэн ингэ хийсэн баг. Какава. Нэг готлын хайцгийг идэх юм. За энэ хоёр өөрөө дангаараа ингээм амар хөөрхөн байгаа. За тэнгууд эндээ би ингэж бодож байна. Би энийг нодно сааныгаас нь авч ялуу 13-аас нь авч ялуу нөө Наран плазагийн яг Hard Rock-ийн хажууд байдаг. Тэндээс авч яасан юм. Зун бол ингэж өмсөж болохоор байна. Аха. Зун зүгээр энэ гурыг ингээл хослуулаад өмсгöd амар хөөрхөн юу харагдана. Энгийн тэгэл тэн дээр энийг ингээл коко байлаарай. Ваа. Заач боо. Ингээл өмсөн байхад зүгээр л амар гоё ингийн хөсөлж болж байгаа байхгүй юу? Тэгээд би яг энэ дээр энэ готлоо өмсөж болох юм. Энэ ингээнийг өмсөж болно. Эсвэл энэ хөлний алуурыг өмсөж болно. Өнөөдөр гадуур өмсөн болохоор халтраага. Яа, энэ гэхдээ бүр хөл амар өвдөг готлоо лээ тий. Энийг бол өмсөж болохгүй хаа. Тэгээд надад нэг таарч байгаа. Тэгээд таарчийг бэл заарадаг ахгүй яа чи нэрээс нэг стресс нь өөр таймаа. Одоо яг готл идэх юм. Ингэж өмсөж болохоор юм байна. Нэг юм хөө. Үний хувьд би энэ өмдийг 30 мянгаар авчихсан. Энэ цамцыг 15 мянгаар авчихсан. Энэ топыг 9 мянгаар авсан за. Бүр ингэж амар хэмхэн. Тэрсээ им дэлгүүр оронгоотлаа. Яагаад ингийн дэлгүүр ороод энгийн цамцын үн харангуутлаа. Амар үнэтэй санагддаг болсон байдаг шалтны нэг. За тэр ч яах. За дараагийн миний нэг трифтэс авч ясан миний бахархал болсон цамцууд энэ Saint Dolly. Тэгээд энэ ягаан хөөрхөн бантаг байгаа. За энэ ч яг нэг гангарааны амиг би өөр хийсэн юм аа. Та ихтэй энийг бараг харсан байхаа би нэг бичлэгэн дээр яг ингэж нөгөө бантаг хийж байгаараа харуулж ирсэн шүү дээ. За энэ дээр би ингэж болно за. Энэ юу гэх юм? Энэ бас трифт шүү дээ. Хүмүүсээ. Энийг ингэж өмсөөд тэгээд зүгээр ингээд товчлохгүй явж болж байна. Эсвэл товчсон ч болж байна. Ер нь аль нь ч байсан болно. За би эрт 7 хоног яг ингэж авна. Тэгэд гутлын хувьд энэ дээр бүр яалтчгүй угаасаа л энэ. Бүр яалтчгүй энэ.
гоё харуулмаар байна л да. Гэхдээ ямар ч юм те яс хэмээр ч юм дээ. Замчсын дотор хөнгөд хэлчих. Би ингээд хамгийн анхны treatment юу байлаа? За зөв. Миний хамгийн анхны treatment цамц маань энэ эсний. Би энийг мартсан юм шүү. Энэ өвөө шиг харагддаг цамц. Өвөгийн цамц шиг. Гэтэ амар гоё юм хоолой захтай. Тэг ингээ харангууд яг угаасаа юм савлын хөвөр. Тэгээд савлын хөвөр ч юм уу тэмээний нагч юм мэдгүй. Гэтэ ерөөсөө юм бүрлээгүү. Амар гоё материалтай. Тэгээд 25 гэжсэн. Энэ амар хөрхөн цамцыг би аваад триптэд хамгийн анх шунанд уралдсан байна. За. Энэ ямар хөө? Нэг ингээ нэг тавчилж үзэж бас болж юм тий. За. Яа, стикер хийва. Ямар амар ихтэй маа. Би ингээ өнгөрсөн 7 хоног яг ингэж явсан ш. Тийм гайс. Яа. Гэтэ яг энийг өмсөх хугацаа мангар богино хүн. Тэгээд тийм болохоор ерөөсөө алдахгүйгээр яг 7 хоног бүтэн өмсөх хэрэгтэй. Яг ингэж өмсөх. Тэгэхээр би эх 7 хоног хаашаа бүтэн ингэж явах юм байна. За, энэ нэг энэ цамцаага. Энийг дараа тэгээ харцгаая. Энийг би харуулсан тий. Тэгээд одоо энийг би бас нэг бичлэгэндээ өмсөжсэн юм аа. Яг жинхэнэ энэний ойлрол хэлж шин. Энэ амар хөөрхөн хүүхэлтэй шиг харагдуулдаг юу палаж. Тэгээд би энийг угаасаа яаж яасан ч тэрко тэгээд юутай өмснө. Энэ Mary Jane-тэй өмснө. Өөр юмтай өмсөхгүй. Дарцгаая л та. Энэ ингээ бүр амар хөөрхөн заа. Гэтэ артлан битүү тавчилдаг байгаа нь надад ингээ амар ядаргаатай санагддаг. Тэгэхээр би одоо энийг өмсөхийн тулд заавал арай гарч юм уу тий хиний өмнөр туслах болчих жоох байхгүй амар лээтэй. Тэр нь жоохон ядаргаатай. Тэгээд би одоо өглөө арай сэрээсээ тий арийг тавчлаадаг гэж. Яашин. Оо тийм үү. Какавэ. За, энэ нэг юм их байна. Одоо би энэ дээр болно. Энэ тэрко өмсөхдөө тэрко одоо тривдлгийн чашаа юм. Тэгэхдээ би нүү авсан тэрко маань хаана? Токочи За би энэ тэрког өнөөдөр шинээр авсан баггүй юу? Яг энэ палажинд зориулж. Тэгээ бас өөр палажинд зориулж. Гэтэ харцгаая. Би энийг өмсөө тий за. Ямар ч гэсэн өмсчлөө. Тэгээд би артлаа тавчлаагүй байгаа. Энэ бол амар хөрхөн энэ минь ийм. Маягийн за. Тэгээд яг ч палаж минь амар урт болохоор тэр нь харагдахгүй л та. Гэхдээ ямар ч гэсэн миний Mary Jane дээр энэ бүр үнхээр хөрхөн. Наа. Yo. Oh my god. Yo. Manahan. Yo, би яг Google-тэй шиг харагдчихэ. Би яг Google-тэй шиг харагдчихэ. Одоо биш дээ. Одоо энэ дээр үсээ амар бурж ялгаад тэгээд хоёр хажууд руугаа ингэж оруулж ирээд эндээ хоёр бантаг зүгээд тэгээ нүрээ угаасаа амар хөрхөн будаад тэгэл надад ихтэй яг юм юу амар хэрэгтэй сагс шиг харагддаг цүнх. Одоо жишээ нь аригийн энэ цүнх бол болохоор байна. Аригийн шинэ цүнхийг ашиглаж за.
гэж арай алга байна л да. Одоо чинь арайгийн энэ цүнх шиг энэ цүнх бол болж байна. Энийг ингэж хэрэгтэй. Манай ёо харацтэй харцлаа багта ёо ихтэй нарацтэй ёо яргор юм яа тэгээ кака чимнэ тэрс гой за яа үгүй тэнэг кака бити тэрхүү урах гээд бай. За. Чи юу надаас зурсан чинь дээр. За, арайгийн энэ шиг иймэрхүү зүн хурж болж байна. За. Тэгээд гэтээ энэний өнгө нь илүү юм боронзон боо. Илүү яг юм арсан юм шиг харагддаг материалтай. Яа. Зэлээд чи. Нөгөө нэг шиддэг тоглоом хаана. Яй! Fuck you! Энэ соусээр миний хөрнөө. За, босно та. Кака та босно. Таны сэтгэл санаа тайвшруу. Яа, одоо болно. Чи арай тэмднэ яа. Ишо. Энэ хараа кака. Ишо. За. Чам би хаан тахав. Энэ цүнх арай юм боронзон бордон өнгөтэй байсан бол гэтээ энэ болох ч юм уу? Энэ өнгө нь баг болох ч юм уу? Тэ. За, ямар ч гэсэн нэг юм байна заяа. Одоо миний дараагийн та хэдэд харуулах юм маань юу вэ гэхээр зайрын цүнх юу заагаад тавьчи. Ямар амар болох. За, энэ жакетыг энэ дээр өмсөн хийх байхгүй л дээ. Гэтэ би зүгээр энийг харуулах гэж өмссөн. Энэ ингээд надад хоёр плезер байдаг. Нэг нь болохоор хар өнгөтэй, нэг нь яг юм. Энэ үнэхээр дэжгүй. Мөр амар томтой. Гэхдээ яг тэрнийхээ дагуу яг намайг амар цэгцтэй харагдуулах үед амар цэгцтэй харагдуулдаг, новшин харагдуулах үед амар новшин харагдуулдаг. Материал нь үнэхээр гоё. Тэгээ маш гоё өнгөтэй. Тэгээд ер нь юм өвгөн шиг ч юм уу те номын баяраар хуцалмаар байгаа ч юм уу те тийм үедээ гаргаж ирж өмсөхөд хамгийн тохирдог хуц маань нэ. Ер нь айгүй дэжгүй. Би зүгээр энийг өмсөж харуулах гэж гаргаж ирсэн. Түүнээс яг энэ донд үнэхээр энэтэй тохирох хувцас алгаа. Яг юм ноосон цамцны дээгүүр ч юм уу те ямар ч гэсэн нэг юм айгүй дипломатик харагдах хувцаснэр энэ айгүй зохино. За. Энэ хоёр хоорондоо угаасаа амар хөрхөн зөгтөн шүү дээ. Энэ. Яг нөө өвөө шиг харагддаг. Цамц маань өвөө шиг харагддаг жилэтгдэг юм. Тэгээд доогуур нь өргөн джинснээс илүүтэйгээр юм мом шулуун джинс яг энэ дээр айгүй гоё зэгцтэй харагддаг. Тэгээд тэрэн дээрээ энийг өмсчихнэ. Тэгэл өнгө дагуулаад хичээл айгүй харагддаг. За одоо би штэ. Одоо би та хэдэд өнөөдөр авсан трифтийн яг бүр ингээд гайхамшигтай юм харуулъя за. Тэгэхээр би хэд харуулъя. Энэ бол миний өнөөдөр даймон орсон шалтгаан юм. Яа. Энийг хараач та. That's so beautiful. Тэгж ярьдаг те. Гэтээ бүр яа. Намнагийн өмсдөг хувцаагаад тэгээ би энийг
шууд дурлаад тэгэл очиж авсан. Очиж авангаа баах юм авсан л да. Тэгээ одоо бүгд энийг өмсч үзье за. Би нэг өмсөтий. За энэ нийт тарагдаад байгаа болохоор би дотоороо байгаа наактаа өмсч за. Яа энэ хараач хүмүүсээ. Яа. Одоо биш дээ. Би нанагийн дүрийг бүтээхийн тулд энэний дотор надад харан бүтэц төрнө хэрэгтэй. Тэгээд яг энэний хүрсэн ч юм уу энэ хүрсэн шилэн тарих хэрэгтэй. Харан бүтэц. Тэр нь харан бүтэц байх хэрэгтэй. Тэгээд хоёр төмөр нэвдэг за тэр үснээ авчаар боолтно яг тэрний учрыг байна. Тэгэл би нана. Чалка жоохон ургуулж байгаа хажуу тийш явах хэрэгтэй. Одоо биш ээ. Гэтэ нанагийн тэр өмссөн гутал надад таалагдав үлдээ. Тийм болохоор би зүгээр энийг өмсч. Идара. Дай би үргэлж. Яа. Ятгаад тий. Эм бүр. Имэл байна. Яа. Энэний доогуур нь би түрүүний нөгөө өргөн жинсээ өмссөн ч болно. Эсвэл яасан ч болно. Ингэж болно. Би өнөөдөр энэ юуг бас авсан. Triptээс 15. За одоо энийг биш дээ. Шууд даавар өмсч үзье да. Тэгээд ингээд яллэргүй цуглаад тий яг юм савакодур маягийн бүтээж бол. Яа манайхаа ядрагд. Тэгээд энэ маань ийм улаан юу тайма. Улаан хосортой юм. За энэ хүү байдлаар энгийнээр явчих болно. Эсвэл нэрнгээсээ надад сагсан хэлбэртэй сүм хэрэгтэй. Эсвэл надад байгаа тэр цаасан сагсыг өдөрт бариад явж болж байна. Вау. Үсээ штэ энэ дээр. Би одоо 25 та хүүхэн л дээ. Гэтэ бүгд нэг юм туршаад үзье да. Үсээ биш дээ энэ дээр. Ингэж болно. Аха. Ja, beshogun $100 minimum шаардсан бэ. За. Ja. Oh my god. Ингэж мөнгөснэ. Очоод яг ингэж захиа өгснэ. Тэгээд энэ ингээд миний амар хөөрхөн миний хайрладаг өнөртөөс байхгүй юу? Ираши. Тэгээд самох гэдэг. Энэ ингээд амар гоё эцэгний өнөртэй байхгүй юу? Зөөлөн. Тэгээд яг энэ өнөртөө ус маань, яг энэ хуц маань, яг энэ ус маань, яг энэ гутал маань цүнх жаахан сонирн маань. Энэ цүнгийг би арай юм энэ бол амар дангаар амар хөөрхөн л дөө. Гэтэ би нэг арай нэг юм эмгтээлэг ер нь сагсрахаг тийм зүгээр солих хэрэгтэй. Тэгээ тэр нь гэтээ бас яг ингэж орж ирдэг байх хэрэгтэй. Ингэж барьдаг биш, ингэж үүрдэг биш. Заавал ингэдэг. Тэгжээж энэ зүг ариг нөгөө зүгийг бүгдээр өөрөд үзье. Заавчлаарай арай ядаргач.
харагдаж байна. Гэхдээ байж та. Зүнг нь өөрөө тусдаа. Яг хөө түрүүний хуцал дээр бол доор авил амар гоё харагдсан шүү дээ. Энэ дээр бол энэ өнгө нь яг зогсож байна. Гэхдээ энэ бүр жижигхэн арай нэг жижигхэн. Тэгэд энэ ооср нь арай нэг богино нарийнхан байсан бол амар хөрх харагдах юм байна. Баяна. За ариг энэ сүмийг буцаад тавьчих. Яа, манай. Би өөрөө гүншгэр мэдрээд байна. За. Бэлэг үрцээ. За одоо биш тий. Энэ дотоороо би юмтайгаа болохоор тач дөө. Одоо миний харуулт хүснэ. Зөв бол би энэ төрхөөгүйгээр тэгээд юу яагаад одоо энэ төрхөөгөөс тайлч дөө. Энэ төрхөөтэй хуцнууд одоо баг гарч ирэхгүй. Энэ төрхөөгүйгээр муурны зүгтэй амьсаа муу эсвэл хэдэн амьсаа өмсөд тэгээд яг энэнтэйгээ өмсөж болж байгаа байхгүй. Ямар ч гэсэн энэ төрхөд бол биш. За энэ үсийг яа та. Энэ үс одоо их хэрэг болно. Дараагийн хэсэг дээр. За энэ нэг иймэрхүү байна. Би таад амар хөөрхөн юу харуулъя. Бас нэг өнөөдөр авсан юу гэх. Джинс юу бүгцаа. Тэр хооронд би газ юу талаад тий. Тэрхгоо талаад тий. Энд харагдаж тэнэгт юм шиг. За тэр юу маань бол энэ байна. Миний ингээд хүсийг гаргасхийсэн юу бүгээс мод гоё хасан баггүй юу. Тэгээд аашчаараа миний хөлийг мангар дунд харагдуулаад. За нэг аим сууж үнсээ да. Ингээд биш тий. Би энийг өмсөж болж байна. Эсвэл нөгөө халтаас энийг өмсөж болж байна. Тэгээд энэ хоёрыг давхарлчаар жоохон сонирм байна тий. Харин энэ давхарлаа. Би энэ доторгийн амар сайн дэшин шуугаад дэш амар сайн татна. Тэгээд дээгүүрээ ингэж доошлуулж байгаа. Яг кокоо. Энэ цохолт нь нэг юм жоохон иймхэн байж байгаа юм тийм ээ. Яа, тассан байна. Гэтэ би бол энийг ямар ч юм дээ. Ямар ч гэсэн энэ хоёр юу бүх хуйлаа дангаараа өргөн жинсэн дээр амар гоё харагдана. Тэрийг би бодцоод хаварч өмсөн, зунж өмсөн, намар 9 сард өмсөн. Тэгээ тэнгуүтлээ 100 энэ хоёрыг давхарлаач өмс чинь дандаа ганж өмс чинь гэсэн яг бодлоор энэ хоёрыг хоёулыг хамт авсан баггүй юу? Тэгээд ер нь аль энэ хоёрыг дэжүү тайлбарж байгаа. За одоо биш дээ. Та идэд би ингээд аваад тэг нэг сарвгансан юм. Энийг би ийм гоё байна гэж ерөөсөө төсөөж аваагүй байхгүй юу? Энийг одоо би та хэдүүс чи харуулъя за. За би ямар ч сан юу ярьчлаа. Энэ дээр бол Mary Jane өмснө. Энийг яа тэгээд энэ гайхамшиг дээр надад илүү айконик хэрэгтэй. Гэтэ ер нь бол кофе боцол өмсөд өндмэн яг дээгүүрний юм жоохон замраагүй харагдаж байсан бол илүү гоё харагдах байсан байж магадгүй. За ямар ч гэсэн та хараарай за. Хаган. За энэ ч учрыг нэг олох гэж жоох юм юм аа. Бэлт юм аа. За та хэд намайг юу яриад байгааг ойлгоно. Би
энийг яаж өмсөх учраа үнэхээр олохгүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол одоо болоогүй за. Гэтэ надад биш дээ. Нөгөө юм төмөр гархин дуулах шиг насаад штэ. Тийм болгоо яг миний толгойд бууж илаа. Гэтэ одоохондоо надад байгаа нь яг энэ хачуур учраас энэ хачуурыг ингэж толгойдоо боогоод тэгэд хажуу талаараа энэ нэг урт төсийг ингэж оруулж ирээд аль болох урагшаа. Тэгээд аз олоход би чоолт маань богинохон илүү энэс илүү богинохон байх хэрэгтэй. Тэгээд юм байна. Яа. Энэ бүрэл чамстай. Яа. Энийг биш дээ. Эсвэл ингэж болно заяа. Ингээд эргүүлээд жоохон янзлаад тухайн өмсөх үедээ одоо яадаг чинь. Ямар ч гэсэн энэ урт хэсгийг хажуу тал руугаа ингээ хажуулдаж оруулж ирэхээр хажуулдуулаад тэгээд таад ойлгож байгаа бах тий. Яг энэ талаараа тийм asymmetric. Яг энэ талдаа илүү урт. Тэгээ яг ийм харагдаж болно. Тэгэх юм бол яах вэ гэхээр миний үс яг энэ талдаа илүү ингээд тодорч харагдана. Тэгээ амар урт гэдэг нь мэдэгдэнэ. Хоёр яг энэ asymmetric байдал нь яг ингээд илүү чамин дамжтай болгоно. Түрүүний бол юм natural байсан бол одоо илүү юм кила ч юм уу. Ямар ч гэсэн нэг юм алхаар болгож байгаа байхгүй юу? Тэгээд энэний загсгийн хараа энэ нэг хоёр яг энэ хооронд нь яас хийж ч юм аа гэдэг. Тэгээд одоо энэ дээр надаа юу хэрэгтэй гэхээр амар лаг бүгчнүүд юм. Гэтэ надад тийм бүгчнүүд байхгүй л дээ. Гэтэ ямар ч гэсэн миний төсөөлд болж байгаа нь яг юм. Яг бараг 13-ныхаа бараг 8-9 нь юм давхар том мөнгөн бүгч хамаан болно. Тийм, мөнгөн бүгч. Тэгээд ингэж явна. Гутал яалчгүй үнэхээр ковбой гутал юм байна. Тэгвэл бүр амар лаг харагдана. Эсвэл тасарсан гоё өндөр үсгээд. Надад тасарсан гоё өндөр үсгээд авахгүй л дээ. Одоогоор надад байгаа хамгийн чанга гутал маань миний Mary Jane л. Тэгэхээр яг одоо байгаа хамгийн чамин дээр ямар ч гэсэн өмсөд үзье. Тэ нэг юм байна. Какао үнэхээр яаж юм тий? Тэгээд өнөөдрийн бичлэг маань ямар ч гэсэн өнөөдөр би тахайдад өнөөдөр авсан, өмнө нь авч ясан бүх чиг туцнуудаа хоорондоо хойд солиод ямар ч гэсэн нэг өмсөж үзүүллээ. Тэгээд хамгийн сүүлийн харуулахыг хүссэн утас маань энэ байлаа. Тэгээд кока караа. Тэгээд бид хоёр энэ бичлэгээ энэ хүрээд авах чинь аа. Би одоо энийг жоохон цонхоор харуулхаас тэгвэл юм бүр галзуурч. За баярлалаа манайхаа.